11-р сургуулийн 2017 оны 1-р өдрийн 3 дахь худлаа. За хар улаан чав байсан. Бас хар улааны холимог байсан. За тэгээд тус тусын нийлбэрүүд нь ингээ өгдчихэд байгаа байхгүй. Хос хоёр хосос нийлбэрүүд нь. За нэг хар чав жишээ нь 2 удаа ороод ирсэн байгаа байхгүй юу. Улаан чав бас 2 удаа, холимог нь бас 2 удаа ингээ ороод ирсэн учраас бүгдийг нь нэмээд 2 туваачвал бүх нийлбэр нь гараад ирнэ гэсэн үг. Өөрөвл улаан хар холимог чавганы нийлбэр гарна гэсэн үг. За тэгээд ингээ хасаад яасан гэхээр тус тусын үн дүнг нэг олчиж байгаа. За одоо юу асуусан бэ гэхээр холимог чавганд хэдэн грамм хар чав байсан бэ? За би энэ дээр бол ерөөхдөө уус мөлийн бодлогоор ботсон байгаа. Хар чавганы граммыг нь x гэж жагаад уус мөлийн бодлогоор ингээ ботсон байна. Арай өөр хэлбэрээр бол хөл толгойн болгоо бас бодж болно. Яаж бодох вэ? 8400 улаан чавгач юм байгаа. Хар чавгачтанд 7800 хөлтэй 2 хаалж байсан 8400 7800 хөлтэй хаалж толгойн тон 1 гээд 1 кг гээд авчиж байгаа. 1 кг-ыг 1000 гээд үзчих болно шүү дээ. 1000 г гээд. За тэгэхээр хөлний тон болохоор 8160 гээд. За ингээ бодохоор болохоор нөгөө бутархаа килограммаар гарна. За ингээ бодохоор та хэд 0.4 кг гарч байгаа. Энийг граммаар шилжүүлэхээр яг адилхан 400 г гэж гарч байгаамаа. 1-р сургуулийн 2017 оны 1-р өдрийн 2 дахь худлаа. За анх байсан спиртийн хэмжээг би x гэдэг үзчихэж байгаа. За тэгэхээр x-ийг олохын тулд зорино. За 100% спирт байсан. Түүнээс 190 литрийг авсан байгаа. Тэгэнгүүт одоо ийм процент очиж байгаа. X нь 100% бол x-ээс хасах нь 190 буюу үлдэх спиртний хэмжээг олж байгаа гэсэн. Үлдэх спиртний хэмжээ нь хэдэн хувь бэ гэнгүүт ингээс ерөнхийдөө x-ээс хамаарсан ингээд илэрхийл гараад ирнэ. За мөн адил нөгөө талаас 190 литрийг авсан байж тээ үлдэх уусамлаасаа 190-ыг авангууд за түүний 38 литр цэвэр спирт байсан байна. Тэгэхээр 190 100% бол 38 хэд вэ гэнгүүт чинь 20% гараад ирж байгаа байхгүй юу. За энэ хоёр чинь тэнцэх ёстой. Яагаад гэвэл дээр ч гэсэн нөгөө үлдэх спиртний хувь хэмжээ гэж бас гаргасан шүү дээ бид нар. Тэгэхээр энэ хоёр тэнцэх ёстой. Тэгэхээр ийм тэгштгэл болчихж байгаа. Энэ тэгштгэлийг бол бод хамархан x-ээс асан 102-ыг үржих нь 100 120x гэж жагаад бодчихно. За ингэж бодвол x нь 237.5 гэж гарчиж байна.